үндэсний улсын хурлд сууж байгаа эмэгтэй гишүүд бүх гишүүд энэ 76 ер нь өөрсөндөө тохируулаад хоёр эхнэртэй болно гэж хууль батлна гэж сууж байгаа оронд энэ нийгэмд болж байгаа энэ гэр бүлийн энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь гэр бүлийнхаа хуулийг чангагаач. Тэгээд ямар нэгэн одоо тэр хүнээс шалтгаалаагүй өөр хүнээс шалтгаалаад тэр үр хүүхэд өвжрөх юм бол тэр айлгэр сэтгэл санааны хохирол амсах юм бол тэр яваад байгаа хүмүүс нь ер нь мөнгөнд хоргуулч юм уу ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэг бодвол ийм асуудал гарахгүй гэж боддог. Угаасаа тэр үед тэр намын шугамарч гэсэн авдаг байсан ч дарах хэмжээ намаас нь хөөх ч юм уу. Ажлаас нь халах ч юм уу тий. Тэгэхэд одоо ямар ч хариуцлага хүлээхгүй хэн дураараа нэг эмэгтэй айлын гэр бүл өмүүлээд салгаад инээгээл явж байдаг. Хэн дуртай эрэгтэй айлын хүүхд өнчүүлээд явж байдаг. Энэ асуудлыг зэгсэлж та энэ хуулинд тусах талаар одоо ямар гарцаагаа байна. Тэгээ энэ ерөөсөө уулмал амархан асуудал шүү дээ. Төр гэдэг чинь өрх гэрээсэл бүрдэж байгаа юм байна шүү дээ. Гэтэл өрх гэрээ үлдээ ийм одоо асуудал үүсээд байна. Тэгээ энийг л хууль тогтоох байгууллага шийтгэл ёстой байхгүй. Өнөөдөр 4-5 дахь өдөр болгоно хууль баталцаа усаа. Тэгвэл энэ гэр бүлийн харилцааг төгсүүлсэн гэрлээс гадуур харилцааны асуудлыг, төрөнгийн асуудлыг одоо сэтгцэд одоо орчуулсан хохирлыг төлдөг. Энэ зүйлийг л хуульчилж энэ асуудал би амархан шийдэгчнэ гэж би боддог. Өнөөдрийн манай мөрдөж байгаа иргэний хуулинд бусдын амьдын эрүүл мэнд одоо сэтгцэд за хуулийн дагуу гим хор орчуулсан бол төлнө гэж байгаа. Юу яриад байна? Тэгвэл хуулийн дагуу гим хор орчуулна гэж байхгүй. Тэгвэл тэндээс хуулийн дагуу гэдэг хуулийн дагуу гим хор орчуулна гэж байгаа. Тэгвэл хуулийн дагуу гэдэг хоёр үгийг би бол аваа ичхэд өнөөдрийн зохицуултанд байж байгаа байхгүй. Тэрний ард талд бусдад орчуулсан гим хорыг хэд хэдэн этгээд хамтран үйлдсэн бол хариуцна гэдээ байж л байгаа байхгүй. Арга ятгад бид нар шинэ юм хэлмээргүй, шинэ юм хүсээгүй. Хуулийн дагуу гэдэг ядаж хоёр үгийг хасчаад одоо таны хэлээд байгаа энэ асуудал чинь энэ зохицуулттай. Өөрөөр за надад ийм хохирол учрууллаа. Та нар яв. Тэгвэл яв. Тэгээд мөнгө төлөх. Энэ л ийм л асуудал үүсэж байна. Гэтэл өнөөдрийн зохицуулт болохоор бусдад хуулийн дагуу гим хор учруулах юм бол төлнө. А хуулийн дагуу биш бол төлөхгүй гэж байгаа. Тэгэхээр ямар ч хариуцлага байхгүй нэг гэсэн үг. Энийг л одоо бол хуулийн дагуу биш вэ гэж юу ахыг тэр баталгаатай гэр бүл өмүүлээд 40 олон хүүхэд тэр хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байх вэ? Тэгээд одоо ер нь Монголын нийгэмд 3 айлын бараг нэг нь л ийм асуудалтай болох гэдэг шүү. Тэгэхээр энэ асуудлаа хурдан шийдээд хуульчилж өгөөсэй л гэж хүсэж байна.